Сонсож байсан нь яг сайн байл. Ер нь ямар төрлийн гэмтлүүдэд цацдаг юм болоо? Сайн мэдэхгүй шүү дээ. 15 см зайтай тухайн гадуур дээр цацсан. Бид энэ удаагийн сурвалжлагаа иргэн танд сэрэмжлүүлэг болох үүднээс бэлтгэж байна. Тэгэхээр хөлдөөгч гэх нэртэй өвчин амдаах цацалгыг иргэд олон нийтийн хувьд жоргуу олгодог учраас дур мэдэн авч хэмжийн зааваргүйгээр хэтрүүлэн хэрэгжилж эрүүл мэндэ энэ хохирох эрсдэл гарч байгааг эмч мэргэжилтнүүд хэлж байна. Тэгэхээр жоргуу олгодог юм байна. За үүний хувьд ямар байдаг зэрэг бид хэд хэдэн эмээ сангаар орж сурвалжлах болно. Хөлдөөгч өвчин амдагч юу? Энэ хэд вэ? 15 см зайтай тухайн гадуур дээр цацсан. Тэгээд цацааш хэсэг газрын өвчин амдаалт над ч өөрөө их нөхөдөөс орчинд учраас өвчин амдаалт. Спортын өвчин амдах хөлдөөгч цацалгыг цогцолдолд зөөлөн эдийн гэмтэл спортын бэртлийн үед өвдөлт намдах зорилгоор хэрэгэлдэг. Гэвч иргэд уг цацалгыг хэдрүүлэн ойрын зайнаас олон давтамжтай хэрэглэснээр арьс түлэгдэх, өнгөн арьс хайрагдах зэрэг сөрөг нөлөө түгээмэл бүртгэгдэж байгаа юм. Зарим тохиолдолд арьс цэврүүдэж, эд өгчих хүртэл эрсдэл үүсдэг байна. Иймээс зааврын дагуу зохистой хэрэглэхийг сэрэмжлүүлж байна. Тэгэхээр бид 3-аас 4 дурын таарсан эмээ санд бол орлоо. Тэгэхээр энэ хөлдөөгч гэх нэрээр нь олон нийтэд сайн мэдих энэ өвчин амдаах цацалгуудыг бол 18,000-аас 40 орчим мянган төгрөгийн хооронд худалдаалагдсан юм байна. За гэхдээ ямар нэгэн жоргуу олгодгоос гадна эмээ санч нар ямар нэгэн эсрэг заалт сэрэмжлүүлэг үүднээс ямар нэгэн мэдээлэл өгөхгүй байгаа нь бол ажиглагдаж байлаа. За иймээс иргэд өдөрт 3-аас дээш удаагаар цацах зэргээр хэтрүүлэн хэрэглэж эрүүл мэндтэй эрсдэл учруулах байгаа юм аа. За харин нөгөө талд иргэд олон нийтийн хувьд мэдээлэл төдийлөн хангалттай байна. Сонсож байсан нь яг сайн байл мэдэхгүй. Ер нь ямар төрлийн гэмтлүүдэд цацдаг юм болоо? Сайн мэдэхгүй шүү дээ. Мэдээлэл юм даа. Астам мэдгүй тийм байхгүй. Арьц түлэгддэг юм байна. Энэ талаар та мэдээлэл сонсч ирсэн үү? Сонссон. Өвчин амдаах зорилттой юм байна л да. Энэ татварыг ер нь сонсч ирсэн үү мэддэггүй. Мэдгүй. Одоо нэг хөвч настай хүмүүс л янз бүрийн юу хахад л нэг цэцэж байгаа нэг зүгээр нэг рекламууд л явчихдаг шүү. Яг тийм хэрэгэлдэг эдрийг бол сайн мэдгүй. Өвчин амдаах цацлуудын талаар сонсч ирсэн үү?